Сайн мэцгаано. За дуудлагын авто цэцүүрийн үйлчлэгийн багийн гишүүн Оюн Төсөө. За манай багийн ахлагч бол Бат Жаргал. За авто инженер мэргэжилтэй байгаа. За биднэрт яг ямар асуудал тулгарсан бэ гэхээр миний хувьд бол одоо шинэхэн жалааж тэгээд машиныхаа одоо дугуйг хагарах тохиолдолд солилж чадахгүй тийм надад тохиол гарсан. Тэгээд энэ тохиолдолд би хин нэгнээс эрэхтэй одоо ахаасаа ч юм уу эсвэл төсөлмж гуйсан. Тэгээд яагаад юу нэг автомашины дугуй ингэж хагардаг юм бэ гэдэггүй цаашлаа судлаад үзэхэд автомашины тоо жилээс жилд нэмэгдэж байгаа үедээ за энэ дээр холбоотой манай аймагт байгаа автозамын одоо эвдрэл их тэгээд бүгд ерөөсө хуучин дугуй ихэнх нь хэрэгэлдэг юм байна. Яагаад хуучин дугуй хэрэгэлдэг вэ гэхээр хуучин дугуй өөрөө хямд байдаг учраас автомашинууд хуучин дугуй хэрэгэлдэг юм байна. За тэгээд дугуй цэцүүрийн одоо газрууд бас ачаал ихтэй байд юм байна. За тэгээд стандартын дагуу яг машин энэ ачих одоо үйлчлэгээ манай аймагт бол бас байдгүй байна. Тэгээ энэ асуудлыг бид нар яг яаж шийдвэрлэх вэ гэж харсан бэ гэхээр дуудлагын яг дугуй цэцүүр 24 цагийн 7-ны турш тийм дугуй цэцүүрийг нэ гэж бодсон. Тэгээд энд бид нар ямар үйлчлэгээ үзүүлэх вэ гэхээр дуудлагаар очиж таны дугуйг цэцүүрлэн. За дээрэс нь автомашины одоо асаах үйлчлэгээ, за автомашины ачих үйлчлэгээ гэсэн ийм 3 үйлчлэгээг үзүүлнэ. Тэгээд зах зээлийн судалгаар бол Дорнод аймагт бол Дорнод аймгийн хэмжээнд за 19,000 гаруй автомашин байд юм байна. За үүнээс яг техникийн үзлэгт оролцоо за яг замын хөдөлгөөнд оролцож байгаа нь 10,000 орчим автомашины тоо байна гэсэн судалгаа байна. За дээрэс нь манай аймагт үйл ажиллагаа явуулж байгаа даатгалын автомашины даатгалын үйлчлэгээ үзүүлэгч за 4 даатгалын компани байна. За үүн дээр яг хэлэхэд бол Улаанбаатар хотод энэ Монрой даатгал гэдэг даатгалын компани за дуудлагын даатгалын үйлчлэгээ үзүүлдэг юм байна. Тэгээ энэ үйлчлэгээ үзүүлэлт за хэрэгжээд нэг Улаанбаатар хотод 2 жил болж байгаа. 2020 оноос эхлээд хөдөө орон нутаг дахь одоо энэ салбаруудаараа хэрэгжинэ гэдэг. Тэгээ манай аймагт байдаг энэ салбар болохоор бас энэ нэг одоо зах зээлийн судалгаагаа хийгээд явж байгаа юм. Тэгээ бид нөр өнөөдөр бас очиж уулзаад энэ төслөө танилцуулахад ер нь бол хамтран ажиллахад бол нээлттэй байна. Танайхаа бас бид нартай ингэж эргэж холбогдоорой гэдэг тийм нээлттэй гэсэн саналаа илэрхийлсэн байгаа. За энэ бол одоо нөгөө нэг жилээс жилд автомашины одоо тоо өсний өсөлт байгаа. За өрсөлдөөн гэхээр манай аймагт болохоор яг дугуй цэцүүрийн чиглэлээр 12 яг дугуй цэцүүрийн үйлчлэгээ үзүүлдэг 12 тийм дугуй цэцүүр байд юм байна. Тэрэнд ямар одоо сул тал вэ гэхээр тэд нэр одоо яг дуудлагын үйлчлэгээ байхгүй одоо тэн дээр хэрэглэгч өөрөө очно гэхээс тэд нэр өөрсдөө яг ирж бидний дугуйг засч өгдөггүй. Тэгээд одоо нэг үйлчлүүлэгч нэг 10-аас 20 минут бол хүлээд одоо дугуй цэцэр дээр очиход нэг 10 20 минутаас хүлээдэг ийм гард юм байна. Тэгээд үйлчлэгээний одоо хувьд бол бас үйлчлүүлэгчээ тийм сэтгэл ханамжийн баталгааг бас 100% өгч чаддаггүй. Яг бол эрэгтэй хүн одоо дугуйгаа бариад ороод тэгээд хүлчээд өөрөө бас яадаг юм байт юм байна. За тэгээд манай давуу тал нь болохоор ерөөсөө дуудлагын үйлчлэгээ хэрэглэгчид өөрөө очиж үйлчлэн. За тэгээд 24 цагаар ажиллана. Мөн дээрээс бид нэр урамшууллын карт буюу за автомашины яг эрүүл мэндийн карт гээд бонусыг үйлчлэгээ үзүүлнэ. За тэгээд бид нарыг хаанаас одоо олох вэ гэхээр Дорнод лавлах 1915-16-аар олон. За одоо бид нарт оператор байхгүй учраас энэ лавлагтай бас хамтран ажиллая гэсэн байгаа. За тэгээ маркетинг борлуулалтаа бид нар бол даатгалын компани одоо даатгал хамрагдсан дээр автомашин жолооч нар гэж харж байгаа. За дээрэс нь Дорнод лавлах 15-16 FM хэвлэл мэдээлэл за шатуун түгээх станц за самбар байршуулах гэдэг юм нэдэг. За энд болохоор бидний нэг бүтээгдэхүүний үн болохоор бид нар ийм дугуй цэцэрийн үйлчлэгээ нэг одоо дугуй цэцрийг 3,500 төгрөгөөр засна. Тэгээд дуудлагаар чирэх үйлчлэгээний хөлн болохоор нэг дуудлага 5,000 төгрөг гэдэг нэмэгдээд нэг жолоод нийтдээ нэг 7,500 төгрөгийн байна. За энэ дээр орлого нь болохоор зөвхөн дугуй цэцэрт нэг сарын үйлчлэгээ 1,575,000 төгрөгийн орлого олно гэсэн мэт. Зарлагын тооцоол нь энэ байна. Эндээс бид нар нэг жилд нэг 3,685,000 төгрөг олно. За дээрэс нь нэг сард уучлаарай. Тэгээд цэвэр ашиг нь болохоор нэг татварын дараах цэвэр ашиг нь ийм мөрдөнтэй гарсан. Тэгээд бид нар шаардлагатай байгаа хөрөнгө оруулалт нь болохоор 21,000 төгрөг. Тэгээд бид нар төсөл бол 9 сая гаруй төгрөг авж байгаа. Төслийн багаас бол 12 сая гаруй төгрөг гарч байгаа. Тэгээд бид нар бас өөрсдөө автомашинтэй тэгээд тэрийг одоо бас заран борлуулж том автомашин авах тийм юутай байгаа. Тэгээд энэ бол бидний танилцуулга. За энэ хүн төсөл бол яг хэрэгжснээр бол биднэрт одоо яг санхүүгийн мэдлэгтэй хүн дээрэс нь мэрэгжлийн одоо энэ сургалт үйлдвэрийн төв төгссөн бас нарийн мэрэгжлийн хүн
За тэгээд орон нутагт энэ бол бас яг энэ салбартаа шинэлэг үйлчлэгээ боллоо гэж харсан байгаа. За баярлалаа. Дугуй хамраа дуудлагаар үйлчлэгээ үзүүлэхэд 7500 тийм. Өөрсдөө ч үйлчлэгээ авахад яг дугны радиусаас олж байгаа. Дунджаар одоо нэг брус 2000. та нарт тэгэхээр дээр нь 5000 төгрөг юм 7500 болж байгаа юм тийм. танаа болохоор ингээд байрлахгүйгээр зөвхөн дуулах. Байрлал. Байрлал нь бас дуудлагын үйлчлэгтэй. Очих үйлчлэгтэй. Тэгээд одоо байрлалч одоо дугуйцтай тохиолдолд 2500 байсан. Тэгээ байран дээр ирсэн тохиолдолд 2500. Болно шинэлэг санааж болохоор дуулах үйлчлээ тийм. Тэгээ очих үйлчлэг. Ачих холбох хэрэгтэй. Бас дуулахаар очихгүй бас хамт хөрөж авах. Тэрнээ бас жоохон юм. Тийм. Машины Толгойн зүг болох. Тэгээ өвлөө үлрэлт үл аккумулятор суух. орон тамхиг стандартын дагуу тэрийг ачдаг бас юм шиг. За баярлалаа. За шүгсээс тахах.